За өрөөмд үзэгчдээ Бафрацэг юм байна. За ярилцлагын цаг эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр манай зочингоор за эдийн засагч, судлаач Болоргоо оролцож байна. Өрөөмд гэдэг. Өрөөмд. За өчигдрөөс эхлээд шуугсан нэг асуудал юу вэ гэхээр Монгол улсад Европын орнуудад хар жагсаалтанд орлоо. Эдийн засгийн хар жагсаалтанд орлоо гэдэг асуудал яригдж ирсэн. За хар жагсаалтанд орлоо гэдэг дэлхийн нийтээрээс зарлчлаа. За тэгэхээр Монгол улс юунаас болоод энэ хар жагсаалтанд орох болчих вэ? Орох болсон үндэслэлийн эхлээд яриа явуулаа. Ер нь бол юу шүү дээ. Бид нар урд нь 90 оноос өмнө хар жагсаал одоо улаан ногоон жагсаалт гэж юм байдгүйсэн шүү дээ. Энэ бол зөвхөн одоо манайхны энэ хэл мэдээллийн хэрэгслэр яриад байгаагаас ондоо л доо. Ер нь бол нэгдүгürt бол бид нар урд нь бол би нэг газар ярьцлага өгчсэн фатк гэж тийм одоо олон улсын мөнгө угаахтай дотоороос цогцолтой бол тийм тэмцэх зорилготой тийм хөтөлбөр өгдөг шүү дээ. Тэр бол хотоо зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тийм фатк гэж байгуулсан байхгүй. Тэрийг бол Америкт олголдог. Тэгээд тэдний бол зүгээр одоо тунхаглаж байгаа зорилго нь болохоор офшортой тэмцэх, мөнгө угаахтай тэмцэх. Ер нь бол одоо мөнгөний гарал үүслийн одоо талаарх одоо чинь банкны одоо чинь тэр хувьцаа эзэмшиж байгаа улсуудыг тэр эзэмшигчдийн мэдээллийг тодруулах гэсэн ийм хэд хэдэн шаардлагууд тавьдаг. А энэ бол одоо чинь Европын холбооноос гаргасан, ялангуяа Брюссел гаргасан одоо чинь шийдвэр шүү дээ. Манайхыг одоо хар жагсаалтанд оруулчлаа гэдэг бол урд нь сар жагсаалтаас одоо ахиулаад бүр хар жагсаалтанд оруулсан. Гэхдээ зэрэг чинь энэ бол одоо ер нь бол би зүгээр одоо чинь судлаачийн хувьд харж байгаагаар энэ бол Монгол улсад нэг тийм төдийлөн нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл одоо Европын холбооны сангийн сайд нар бол урд нь уулзсан саяхан бас уулзаад ийм Европын холбооны одоо чинь парламентэд ийм шийдвэр гаргах хэрэгтэй байна гэсэн ийм зөвлөмж өгсөн байгаа. Тэгээд тэд нар бол ийм зөвлөмж бол одоо өгсөн хэрнээ яг энэ улсуудад одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар одоо бас л одоо хэлцэж байгаа. Саяхан бол эхлээд хэлцээд явж байгаа. Тэр бол яг ямар шийдвэр гаргах мэддэхгүй. А ер нь бол Монгол улс одоо чинь тэдний одоо үзэж байгаагаар тэдний тавьсан одоо стандарт шаардлага нь тэнцэхгүй байна гэдэг бол одоо дүгнэлтэнд тэд нар өрөөд тэгээ Монгол улсыг хар жагсаалтанд оруулсан байж байгаа. Ер нь бол одоо бид одоо энэ хар жагсаалтыг яагаад бол одоо чинь Монгол улс урд нь байдгүйсэн одоо ингээд хүмүүсийг одоо айлгаж одоо чинь одоо юу гэж цачаага одоо энэ гэдэг чинь энэ бол энэ чи юу штэ 1990 оны тэр хувьсгал гэдэг чинь энэ бол цэвэр төрийн эргэлт байхгүй энэ бол энд бол ороод одоо бид нар чинь төрийн эргэлтэнд орсон одоо энэ нэг одоо бид нарыг одоо ямар улстай нэг одоо жагсаалтанд оруулсан байж байгааг мэдж байгаас бид нар бол одоо Африкийн бол нэг ядуу улсуудтай тийм одоо 400 жил байсан. Монголчууд бол одоо чинь орох нь аргагүй юм. Ягаад гэвэл монголчууд чинь энэ 30 жилд үндсэндээ бол Аз тивийн одоо Евроазийн орон дотроос хамгийн их одоо неолиберал бодлогыг өрдөөсөө ямар торомсгүй байсан ус гэж тооцогддог. Энийг бол дэлхийн олон одоо чинь бүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгчид ингэж үнэлдэг. Зарим нэг нь бол бүр манад ажиллаж исэн улсууд байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол одоо чинь Монгол улсын өнөөгийн одоо чинь засгийн газарт шагалт үзүүлж байгаа хамгийн гол юм болохоос Монгол улсыг одоо Европын холбоотой холбож байгаа нэг асуудал болохоор оюутлогоон одоо чинь энэ төсөл байж байна. Мөн 5-7 төсөл тэгээ бусад ер нь уул уурхайтай холбогдсон. Ер нь ингээд та бүхэн ажиглалын бол Монгол одоо чинь улсад ялангуяа одоо чинь хөрөнгө оруулж байгаа хамгийн гол хөрөнгө оруулагч нар нь европчууд байгаа. Ер нь хөрөнгө оруулагчдын 90% нь бол ганцхан уул уурхайд орж ирсэн байгаа шүү дээ. Тэгээд одоо чи Европын холбоо чинь үндсэндээ бол энэ саарл жагсаалтанд оруулна гэдэг бол Европын холбооны компаниудад хандаж Европын холбооноос одоо чинь ямар нэгэн мөнгөнд тусламж бол үзүүлэхгүй тэрийг бол тодорхой хязгаарлах энэ бодлого юм байна. Тэгэхээр яг манай улсад одоо чинь одоо хүмүүсийн зарим нэгэн энэ улсуудын ойлгоод байгаа шиг одоо чинь Европ улсад валют байхгүй болчих юм байна гэж ойлгож ирдээсээ болохгүй. Тэгээд ч ер нь бол одоо чинь ялангуяа олон улсын шинжээчнэр олон жил ярьж байгаа ч ер нь эдгээр ингээд одоо яагаад одоо чинь урд нь Америкт олголсон фатк гэдэг ийм бол одоо ийм бүлэглэл гарч ирэв тийм үү. Тэгээд тэрний дараа бол Европын холбооны одоо ингээд парламентээс одоо Брюсселийн парламент гэж ярьдаг. Тэрнээс болохдоо зэрэг чинь саарл хар жагсаалтууд гаргаад байна гэдэг бол урд нь бол нүүбээс одоо
ялангуяа энэ бохор мөнгөтэй тэмцэх, бохор мөнгө одоо тэмцэх гэдэг бол маш өргөн ойлголт. Энэ бол мэдээж дотор нь бол одоо чинь тэр татварын диваажин татвараас цогтох терроризмыг санхүүжүүлэх элдв юмнууд бол байж байгаа. 2019-нд Патас юу гэсэн та сар жагсаалтанд орсон гэдэг. Та тэр юусэн санаж байгаа тийм. Тэгээд бас Монгол улсад үүрэг даалгаврууд өгсөн байдаг. Харамсалтай нь Монгол улс тэр үүрэг даалгавруудын өнөөдөр хүртэл биелүүлээгүй гэс болоод энэ харлуу шууд ингэ өсөрхийлэх нэг том үндэс нь болж өгч хараад. Тийм ээ тийм байгаа. Ер нь бол тэгээд хамгийн гол нь сүүлийн үед ингээд ер нь ажиглаж байгаад ялангуяа хүмүүс бол яг энүүгээр одоо чинь саарл одоо чинь одоо хар жагсаалтанд орсон гэдэг энэ юмар бол маш их хар PR хийж байгаа л да. Тэгээд тэрийг бол ялангуяа одоо энэ одоо сэтгүүлч нар болох зэрэг бол энийг аваад одоогийн байж байгаа засгийн газарт бол одоо янз бүрийн хар PR л хийж байгаа л энэ эсрэг. Би бол нэг арай жоохон өөрөөр бол харж байгаа. Ягаад гэвэл зэрэг үндсэндээ хар PR-нд одоо энэ Монгол улсыг одоо энэ дэлхийн энэ юу болгохыг бол үндсэн гол юмнуудыг чинь бол нөгөө сөрөг хүчин бол одоо чинь хамгийн их өөрөө байх та хамгийн гол одоо чинь үйл явдлуудыг гэсэн шүү дээ. Мэдээж бол улс төрийн үйл явдал гэдэг бол урд нь бол ямар нэгэн суурийг тавьсан байж байгаад хэсэг хугацааны дараа тэр нь яг үр дүнгууд мэдэгдэж эхэлдэг тийм үү. Ер нь манай бол одоо чинь би олон удаа хэлээд байгаа энэ 4 жилийн хугацаатай энэ сонгуул гэдэг нэртэй төрийн эргэлтийн юмнууд бол болох хэрэгтэй. Энийг бол одоо чинь бусад орнуудад үндсэндээ бол болоод байна шүү дээ. Манайд ойлгоцсон улсууд бол энэ болоод байна. Тэгэхэд бол манайх нэгэд ийм ядуу буурай амьдралтай байж ш. Тэгээд бол ингээд одоо чинь 4 жил болоод ямар ч юм түрээгүй. Ер нь 4 жил болж байгаа засгийн газар гэдэг бол үндсэндээ бол үндсэнд тийм хот алс хэтийн зорилго тавьдаг. Зөвхөн тэр 4 жилдээ яг нэг ихний 2 жилд нь бол ажилтайгаа танилцаад нөгөө 2 жилд нь дараагийн сонгуул эхэлчихэж байгаа учраас ингээд одоо чинь шил утгагүй юм байдлаар бол яваад байдаг. Энэ юмнуудыг бол бид эргэж харах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тэгээ ер нь бол одоо чинь би энэ санхүүгийн одоо энэ хар жагсаалтанд нас болоод Монгол улсад бол нэг төдийлөн одоо чинь юу болохгүй. Би дахиад хэлэхэд хамгийн гол нь одоо чинь Европын улсууд Европын холбооноос гаргасныг бол би тэгж дүгнэж байна. Одоо би өөрийнхөө хувийн дүгнэлтийг л гэж байна. Тэр югтэй зэрэг чинь оюутлага 5-7-той холбогдуулаад ер нь бол манай энэ уурхайн төслүүд чинь дандаа Европын банкнаас бол зээл авч байгаа шүү дээ. Европын банк гэдэг бол нэг банкны бол бөмбөг гэсэн үг биш. Тэр бол одоо чинь маш олон банкнуудын одоо юунууд одоо юу гэдэг директивээр одоо дериватив гэдэг тийм бол уламжилсан үнэт цаасаар баталгаажсан мөнгө гэдэг учраас маш олон банкнууд оролцоотой. Тийм учраас тэднэртэй бол гаргасан одоо юм байна. Тэгээ ялангуяа саяхан бол одоо саяхан Brexit гэдэг нэг тийм том үйл явдал болно шүү дээ. 2-3 жил бол одоо чинь гарахгүй гэдэг одоо Британь чинь Европын холбоог бол санаачилсан улс. Тэгээ хамгийн түрүү хаягаар авчиж байгаа байхгүй. Тэгтээ зэрэг чинь бол одоо Европын холбооны ялангуяа Брюсселийн одоо энэ одоо түвшнүүд бол одоо тэрнтэй хийж байгаа бас далд хэлбэрийн тэмцэл байгаа. Үүндээ бол тэр нь бол зүгээр Монгол улсыг ингээд оруулсан одоо ингээд харж байгаа. Ер нь бол ийм том жижиг улсуудад Европын холбоо одоо маш их анхаарал хандуулад байгаа мэт харагдаад байгаа боловч яг үндсэндээ бол хамгийн гол одоо чинь офшор банкуудыг эзэмшдэг. Тэрний хамаг одоо шимшүүлсэн сорж идэг бол Америкийн нэгдсэн улс, Британи хоёрыг бол яаж чадахгүй шүү дээ. Англи хоёрыг одоо тэднийг бол яаж чадахгүй. Тэдний бол одоо чинь нэг том жижиг арлуудад одоо ингээд дэлхийн хүн төрөлхтний бол дандаа хулгай одоо чинь янхан одоо элдв мөрөдөд тоглоом тэгэл янз бүрийн юмнуудаас хууль бус мөнгөнүүдийг аваачаад бол тэгээ тэр чинь бол одоо шинжээчдийн яг энийг бол дагнан судалдаг шинжээчдийн ярьж байгаагаар 11 бол их $80 шүү дээ одоо тийм хоригдлогдсон. Хар жагсаалт Патад орсон гол шалтгаануудыг бас хүмүүсийн занзаар тайлбарлаж ярьж байна. За Европын холбоонуудад гарсан дипломат албануудын холбогдсон хар тамхины хэрэгтэй холбооч нэг хэсэг нь ярьж холбож байна. За нөгөө хэсэг нь Монгол улсад монопол болцсон байгаа арилжааны банкуд. Холбож ярьж байна. Нөгөө хэсэг нь заавал урахтай холбож байна. За бас энэ мөнгө угаалт гэдэг энэ зүйл Монгол улсад хийх байгаа учраас энэ хар жагсаалтанд орох энэ үндслүүд нь болчлоо гэдэг байдлаар энэ эдийн засагчид бас өөрсдийнхөө зүгээс энэ зэрэг тайлбарлаад байна л да. Тийм би ер нь бол мэдээж хэрвээ энийг бол хардсан бол ер нь Европын холбоотой бусад Америк Англитай харьцдаг манайх жижиг. Гэхдээ манайх өөрөө жижигхэн улс учраас бол тэд нар орж ирээд арилжааны банкар бол үндсэндээ монголчууд мөнгө хүлээд байгаа нь үнэн. Одоо Худалдаа хөгжлийн банк гэж саяхан Эрдэнэтийн нөгөө $400 сая гэдэг чинь дандаа одоо Goldman Sachs ба шүү дээ Америкийн. Тэр бол 90 хэдэн
хувьцааг нь авсан. Тэгээд 2 3 хаан одоо бусад өөр банкнууд байгаа. Тэгээ манайхны өөрийн хувийн одоо чинь хөрөнгө капитал нь маш бага юм. Тийм учраас чинь бол мэдээж тэр үндслэлээр бол байгаа. Мэдээж хэрэг байгаа. Гэхдээ бол одоо чинь би дахиад хэлэхэд энэ бол зөвхөн Европын компаниудад л хамаатай юм байгаа. Америкийн компаниудад одоо ялангуяа одоо чинь Америкчин бол маш том одоо сүүлийн ялангуяа жилүүд нөгөө Панамын цаас гэж бол тэр нэг одоо чинь дуйлаанаас хойш чинь Америкчин үндсэндээ тэр тагнуулын тусгай ажиллагаа явуулсан байхгүй юу манайд. Үндсэндээ бол одоо чинь тэр хүмүүсийг айлгаж зочиож бол тэгээд тэр одоо компаниудын дараа нь юу болсон гэж ихэнх нь бол одоо чинь Британийн одоо тэр хууль эрх зүйн орчноос гараад Америкт бол очиж юг байгуулсан байгаа шүү дээ. Одоо Америкийн одоо та нар сонссон баг. Хот Каролина гэж одоо өөр Делавер гэж бол энэ мужусуудад бол маш том бол одоо ийм офшор бүсүүдийг байгуулсан. Тэнд бол мөрөдөө тоглоомын газар энэ үндсэндээ тэнд цэцгэлж байгаа. Ер нь тэгээд бид нар эндээс харахад бол одоо чинь Америк одоо чинь Британи интертэй яг адилхан. Эдгээр чинь нөгөө олон зуун жил хамт яваад бие биенээсээ муу юм маш их сурсан. Янз бүрийн бол одоо чинь тэгээд ер нь Европын нэг одоо улсын дундаж нэг сангийн сайд гэж хүнийг аваад үзэлт. Тэр бол мэдээж улс төрийн тэмцэлт бол нэлээд одоо чинь сурцсан гар байгаа шүү дээ мэдээж. Тийм улсууд бол цуглаж энийг гаргасан. Тэгэхээр бол үндсэндээ яг бид нарт мэдээ шууд одоо тэдний юу яригдаж яаж бол яасан мэдэхгүй дэрийг бол үндсэндээ яг үнийг хэлэхэд ер нь бол одоо чинь энэний логик нь ерөнхий логик нь бол ингэж л харагдаж байгаа. Тийм учраас манай улсад бол одоо чинь янз бүрийн буулт хийх гэж одоо чинь өөрснөө юм бол зохиож бодчиход тэрүүгээрээ бол шантажлдаг. Эдгээр бол эдний юм бүр сурцсан арга шүү дээ. Та түрүүн ярианд хэлжсэн л та уул уурхайтай холбоотой, оюутлогоо тавталхан хөрөнгө оруулалттай холбоотой. За ерөнхийдөө бол за энэтэй холбоотой гэхээр Монгол улсад гадаадаас за тэр тусмаа Европын хөгжилтэй орнуудаас Европын улсуудаас бид нэр одоо санхүүжилт авах, санхүү босгох, уул уурхайгаа төвшөлөө санхүү босгох тэр боломж нь байхгүй болчлоо. За сүүлийн хэдэн жилийг ингээд харахад тий сүүлийн хэдэн жилийг ингээд харахад ер нь санхүүжилт ингээд байнга буурсан. Тэгээд Монгол улсынхаа эдийн засгийг харахаар Монгол улсын эдийн засаг маань өөрөө алдагдaltaй ингээд тэгээд ирсэн ковидтэй гарцад бүрдээ тэгээд би гайхаад байна хэцүүдэд байна л та. Гайхаад байна л да. Одоо Монгол улс ер нь дэлхий дээр бол мөнгөтэй улс ганцхан Америк одоо чинь Европын холбоо байд юм шиг монголчууд бодоод байгаа. Бүрнэхээр гайхаж байгаа байхгүй. Тэр чинь хамгийн их мөнгөтэй одоо чинь улс манай хажууд бай чинь хятад одоо бүгд найрамд хятад орос хажууд бол одоо чинь хамгийн сайн санхүүгийн одоо чинь ялангуяа одоогийн коронавирус дэлгэрсэн энэ үед бол одоо хамгийн сайн одоо санхүүгийн тэр юуг авсан одоо чинь зөөлөвч тиймнүүдийг хийж авсан Оросын холбооны улс. Тэгээ ер нь бол өөр бусад улсууд байж байгаас нэг БРИКС-ийн улсууд хандж болно шүү дээ. Тэгэхээр манайх ч ганцхан одоо чинь Европ одоо евро доллар гэж мөнгнөөс өөр мөнгөлөд үзээгүй тийм дүнг байдгүй. Энэ бол маш том мэндүүрэл шиг бол. Тэгээ хамгийн гол нь дахиад хэлэхэд энийг зүгээр ингээд хүмүүс өөр ард улс төрийн тэмцлийн нэг тийм арга зэвсэг болгоод байна шүү дээ. Энэ бол айлгаад маш олон одоо ялангуяа сүүлийн үед одоо Монголд ч гэсэн явж байгаа одоо энэ юунууд одоо чинь коронавирустай холбоотой энэ юмнууд ч гэсэн бол үндсэндээ ихэнх нь дандаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацсан мэдээлэлс хүмүүс айж хичээд байгаа шүү дээ ер нь. Тэгэхээс бол одоо чинь яг тэр хүмүүсийн энэ вирус хаанаас үүссэн гэдгийг бол би нийтлэл болгож бичсэн байгаа. Хэрвээ сонирхсан улсууд бол болорцыг инфо гэдэг сайт руу ороод үзчихнэ үз. Тэр дотор яг хэн бол ямар аргаар гэж. Тэгэхээр бол би хэлж байна энэ бол одоо чинь бидний одоо нүдэн дээр явдаг одоо энэ дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэдэг бол одоо яг жинхэнэ реал политик гэж ярьдаг. Энэ бол яг жинхэнэ бодиттой тэр бодлого байгаа. Энэ бол ямар нэгэн тийм бодлого байж байгаа. Энэ нэг бол нуух гэж л юмнууд явуулдаг байхгүй юу? Тийм учраас ил үйж байгаа мэдээлэлээс харамсалтай нь өнөө үед бол яг тэр бодиттой бодлого тэр сэдлийг бол олж харах маш төвхтэй байгаа. За нэгэнт эдийн засаг хүндэрсэн Монгол улсад хэцүү байгаа. За тэгээд ингээд Европын холбооны улс ингээд харж ихсалтанд оруулаад ингээд хамаг юм төгжээд явчихлаа. За одоо яах вэ гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Тэгэхээр энэ дээр таваас. Гэхдээ би одоо тэгээд нөрийг хоёр хөрш рүүгээ хандах уу? Энэтэй бол мэдээж тэндээс бол тавьж байгаа шаардлагыг би буруу гэгүй шүү дээ. Гэвч тэд нар энэ шаардлагуудыг өөрийнх нь ашиг сонирхлын үүднээс тавьж яана гэдгийг л ойлгох гэдэг би бол мэдээж энэ бол буруу юм байхгүй. Одоо чинь энэ бохир мөнгөтэй тэмцэх тийм үү? Манайд бол үндсэндээ энэ бол маш одоо чинь энэ одоо либерал хуультай улс учраас манайхан бол мэдэхгүй байж байгаа. 30 жил болоод дотор нь юу болоод байгааг ихэнх хүмүүс мэдэхгүй шүү дээ үндсэндээ. Тэднэрт мэдүүлэхгүй үндсэндээ. Нэг хаалттай биш ээ. Энэ чинь бол хэвлэл мэдээлэл чинь нэг талтай гарчаад байгаа байхгүй юу? 30 жил өнгөрлөө.
Үндсэндээ бол би хэлээд байгаа шүү дээ. Олон жил болох тохиолдолд та нар дандаа бол ямиг олон талаас бол ингээд олон телевизүүд, олон одоо чи мэдээний сувгуудаар өгч байгаа юм шиг боловч үндсэндээ нэг л газраас аваад байгаа шүү дээ. Тэр чинь 90 оны нөгөө төрийн хэрэглэлтээс хойш болсон Associated Press гэж бол энэ зэрэг одоо манай томхон хэл мэдээллийн хэрэгсүүд гол мэдээллийн хөшүүрийг авдаг. Тэндээс аваад үндсэндээ бол бид нар одоо ингээд ягаад юм мэдэхгүй нэг яг Америк одоо чинь Баруун Европын зарим одоо улсуудтай адилхан бидний мэдээллийн нэг орчинд байна шүү дээ. Үндсэндээ бол Монгол одоо чинь Америкийн тэгэд үндсэндээ монголчууд юу ч мэдэхгүй, Америкчууд юу ч мэдэхгүй голцсон байхгүй. Ихэнх зүгээр энгийн жирийн улсууд бол мэдээж тэднэрт бол буруу байхгүй. Тэднэр чинь одоо өдөр тутмынхаа одоо чинь ажлыг хийгээд амьдралдаа бол түүртэд яваад байгаа улсуудад хизээ хаанаас юм үзэж олж хайж тэгээ бодох хугацаач байхгүй гэдэг чинь амархаал бодож байгаа болохоос ш. Зөв. Тэр ер нь ингээд ажиглаад ингээд хараад байхад за энэ саарл жигсаалтанд орохгүйгээр за хар жигсаалтанд орохгүйгээр Монгол улсын эдийн засгийг ингээд аваад яваад байх ер нь боломжуулсан юм. Айлгүй явах юм. Зөндөө харагдаад идэв. Гэтэл авж байгаа төрөөс авж байгаа бодлого нь өөрөө алдаатай бодлого. Манай одоо чинь энэ хоёр нам чинь үндсэндээ ялгаа байхгүй. Би олон удаа яриад байгаа шүү дээ. Монгол ардын хойсголд Монголын одоо чинь ардын нам, ардсан нам хоёр бол үндсэндээ бол ялгаа байхгүй. Хоёулаа бол либерал үзлийг бол ялангуяа одоо чинь ардчлалын тэр либерал хэлбэр нь байхгүй бүр. Тэр хоёрыг бол үндсэндээ хөлөг зөвшөөрсөн. Эдийн засгийн бол онол загвар зах зээлийн нөгөө чөлөөт гэдэг юм чинь одоо гарч ирж байгаа байхгүй. Тэрний гор нь чөлөөт гэж юм байдгүй гэж би олон удаа давтаж хэлээд байгаа шүү дээ. Дэлхийн мэдээр чөлөөт зах зээл юм гэдэг. Гэхдээ тэрт нэрлэх нь хамаагүй байхгүй да. Өөр хэсэг улсууд чөлөөтэй байхгүй. Бусдад бол одоо чи чөлөөтэй байж байгааг бол мэдж байгаа. Эдгээр улс байгаа тийм үү? Одоо тэр G-д гэдэг юм уу? Тэд нар бол харьцангуй чөлөөтэй байж байгаа. А тэднэрийн бол одоо хамгийн дээдлэлт нь одоо Америк гэж ус байгаа шүү дээ. Америкт бол одоо чинь дэлхийд бол 700-аас 1 триллион долларыг жил бүхэн өөрийнхөө одоо чинь цэргийн санхүүжилтэнд хийж байна. Энэ одоо зүгээр үнэхээр бол одоо чинь чөлөөтэй байдсан бол тэр тэрийг яагаад зэвсэглээд байгаа юм тэгвэл. Тийм байгаа шүү дээ. Тэр чинь чөлөөтэй байхгүй байхгүй юу гэд нэрлэх нь хамаагүй. Чөлөөтэй гэж илчтэй зин чөлөөтэй болчтой юм шүү дээ. Чөлөөтэй гэж яагаад бол Монгол орныг бол бүх юмыг нэвдэн бүснүүлж 30 жилээр нэр тон дээрэмдлээ шүү дээ. Үнэхээр бол бидний хүмүүс залуучдын яриад байдаг нөгөө одоо юу гэдэг бидний дээрлэхэд байгаа ш яг энэ байхгүй. Үндсэндээ бол энийг зүгээр л дээрлэхэд байгаа байхгүй. Нөгөө жижигхэн улсууд нэг Африкийн улсуудтай оруулаад тэгээ ялангуяа сая бол Европын холбооноос одоо чинь юу гарахтай ямар ч одоо энэ юу гэдэг манай төр засгийн байгууллагуудад хандаж одоо чинь цаг хугацаа өгсөнгүй шүү дээ. Одоо юу гэдэг өөрийнх нь энд оруулахгүй байх талаар бол одоо эндээс ямар нэгэн одоо үндслэл гаргаад тавих барих тийм бол хэл зэрэг зүгээр л эдний орууллаа гэж зарлчихж байгаа байхгүй дээ. Уг нь тэр нэг 19 онд ФАТ-д саарл жигсаалтанд оруулаа гэхдээ тэр өмчлүүдийг гаргаж ирсэн манайх хэрэгжүүлээг учраас шууд орж би тэр бол мэдээж гэвч бол тэдний өөрийнх нь компаниуд байгаа байхгүй. Өөрснийх нь компаниудад зориулж хийсэн юм а гэдгийг явах хэрэгтэй. Тийм учраас бол бид нар одоо чинь би бол яг энэ эдийн засгийн утгаар бол хэлэхэд яг одоо монголчуудын нэг айлд гүрийн амьдралд бол нөлөөдөд байх юм бол хол байна гэж харж байгаа. Яг гэвэл Европын холбооны энэ ус чинь Монгол улсыг оруулаа гэдэг чинь Монгол улстай харьцдаг Европын одоо компаниудтай ийм хязгаарлалтууд тавьж байгаа байхгүй. Монгол улс руу мөнгө гаргахыг бол хязгаарлаж байгаа. Одоо чинь мөнгөний шилжүүлэгийн тэр гэдэг юм уу? Зарим нь зогсоодог ч юм уу. Ийм л одоо чинь гэхдээ тэд нар бол дахиад хэлэхэд тэд яг одоо чинь ямар арга хэмжээнүүдийг авахаа бас сайн төлөвлөөгүй байхгүй юу? Яг ийм арга хэмжээ аавн ингэн тийм гэдэг юм бол одоо оролдоод гарч ирэх. Зүгээр одоо чинь одоо юу гэдгийг ер нь бол энэ мэдээлэл тараагаад тэгээд эн чинь дотоод зэрэг чинь мэдээ тэд нар бол дотроо би дахиад хэлэхэд ямар одоо чинь алсын ямар одоо чинь шатрын нүүдэл хийж байгааг бид нар мэдэхгүй байна. Өнөөдөр бол яг ингээд зарлцсан байгаа эдний тийм үү? Одоо Монгол улс одоо чинь бусад Африкийн улсуудтай харуулад хэдхэн улсууд гэвч бол одоо чинь тэрэн дотор зарлагдаагүй өртөөс дэлхий дээр бол одоо Европын холбоонд ч гэсэн маш олон улсууд байна шүү дээ. Одоо тэр Люксембург, Лихтенштейн, за тэгээд томоогноос дурд юм Швейцар бол энэ чинь дэлхий дээр бүр одоо чинь хинч мэддэг одоо маш том бол офшор улс офшор банкинг улс байгаа шүү дээ. За ийм арга хэмжээ авч ингэж хэрэгжүүлнэ гэдэг. За тэр нь тодорхой болоод ингээ гараад ирдэг. За Монгол улсад Европ улс за мэдээж Европын мэдээж холбооны том улсуудаас хөрөнгө оруулалт байхгүй болдог. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг би ахаал дөрвөн нэгэн дээр нэмж хэлэх гээд байна л да. Эдийн засаг хүнд овоо энэ үед бид нар энэ харж ихсаалттай энэ үед тэгвэл эдийн засгаас энэ хямралын үед яаж зөөлхөн, эвтэйхэн одоо хямралаас баг
одоо хохиролтой гарах уу гэдэг юм хүмүүс асууад байгаа байхгүй. Үгүй би гол нь одоо чинь та нарыг хямрал гэдэг үгийг үгэн дотор ямар утга санаа хийгээд байгааг бол мэдэхгүй байгаа байхгүй. Хүн бүхэн өөрөөр яриад байгаа. Ер нь бол одоо чинь манай улсад мэдээж одоо ингээд одоо би одоо чинь энэ коронавирус бусад юмнуудыг бол бид хайцсангуу одоо чинь давж ийн гэж хүмүүс яриад байгаа. Би нэг ус шал өөр өнцгөөс нь харж байгаа байхгүй. Монгол улсад үйлдвэр байхгүй учраас үндсэндээ хямрахгүй байгаа байхгүй даа. Угаасаа байхгүй болчихсон юм чинь. Тэгэд эднэрийг бол яг олон улсын валютчилсан Дэлхийн банкны хоёр бол 30 жил хэлсэн шүү дээ одоо үндсэндээ. Ийгээд үйлдвэрлэхгүй болсон учраас манайх чинь одоо ингэж олон одоо хоногоор ийм одоо карантинтай хөл хорцсон байдалд байгаа. Тэгээ би энд бол залуучуудаа дахиад хандаад хэлэхэд ер нь бол альва улс дайсан янз бүрийн байгалийн бол одоо энэ өвчин юунаас ард түмнээ хамгаалахын тулд төр засгаас нь хуулийн дагуу албадлагын одоо чинь ийм арга хэмжээ авдаг. Энийг чинь репресс энийг болохоор манайх энийг бол репресс авах өнөөдрийн явуулж байгаа юм. Энийг чинь манайхан болгох хэлмэгдлэгэд орчуулчаад 30 жил бол тохиолоо шүү дээ. Одоо тийм үү? Буруу замаар будаа одоо тийсэн учраас одоо бид нар бол одоо чинь одоо буруу замаар будаа тийсэн улсууд яадаг вүлээ? Чулуулт гэдэг үст. Ийм л одоо чинь нөхцөл байдалд байна. Олон жил ярьсан дөө Монгол улс ганц уул уурхай самаралтай эдийн засгтай учраас ингээл нэгэн болгон дээр л ингээл эдийн засаг ингээл төр улсын ч ингээл ганхдаг бүх юм ингээл эвгүй болдог гэдэг ийм яриад эдийн засгийн дунд ч үүдэг улс төрчид гарч ирээд чинийг ярьдаг. Тэгээ ер нь бол хараа би дахиад тэгээд ер нь энэ эдийн засаг гэдэг бол одоо чинь ялангуяа сүүлийн үеийн эдийн засгч нарыг би бол сонссон. Тэдний би бол одоо чинь миний бодлоор бол миний шалгуур тэдний эдийн засгч биш. Тэд нар чинь economics ч байхгүй дээ. Economics ч. Тийм үү? Economics гэдэг л юмыг судалсан. Тэр нь болох чинь зах зээлийн эдийн засаг гэдэг. Одоо барууны одоо чинь өнөөдрийн одоо энэ амь тавиад байгаа эдийн засгийн загвар шүү дээ тэдний гол. Тэгэд одоо болох чинь шал одоо буруу одоо чинь одоо мэдээллүүдийг ард түмэнд өгдөг. Манайх энийг ухаж боддгоо яг энэгээр нь бол дагаж болоогүй ингээд 30 жил бид нар улс орноо өөрснөө ийм болгочиход байгаа байхгүй юу? Мэдээж бол гадна талаас бид нар нөлөөлж зааж сургаж биднэрөө тийш шахаж исэн бол мэдээж ус байгаа. Гэвч биднийг өөрснийхэн гараар өөрснийхэн гараар одоо чинь хамгийн увайгүй нөхдүүдийг улсын хурлд сонгож ийм байдал одоо чинь өнөөдөр байдалд ингэж хөрлөө ч дээ. 30 жилийн хугацаанд эдийн засгийг дампууруулсан гэдэг та бас би хэд хэдэн өндөрсөн ярьжсэн чинь харж сонсч байсан. Байгалийн баялаг ихтэй. Тэгсэн мөртлөө хамгийн ядуу амьдраад ингэж харж ихсаалтанд ороо яваад. Тэгэхээр эдийн засгийн эргэлтийг бид нэр яаж хийх вэ? Гэхдээ ер нь бол юу штэ бид нар өөрснөө бол одоо чинь ер нь бол ингээд одоо чинь Азийн бар гэж улсуудыг та нар мэдж байгаа. Азийн бар гэдэг улс бол мэдээж тодорхой хугацаанд маш хатуу дэглэм тогтоогоод эдийн засгаа босгодсон шүү дээ. Ер нь бол эхэлж байна. Тэгжиж дараа нь бол эдийн засгийн нээлттэй тавьдаг байхгүй юу гол нь. Манайх болохтой чинь мэдэхгүй байна гэж бол одоо чинь одоо тохон үеийн 90-ад оны бол энэ их хэрэгтнэр бүгд одоо чинь амалдчихсэн шүү дээ. Бид нар сонсч ирсэн. Тэгсэн хэрнээл бол Монгол улсын одоо чинь тийшээ явуулаа. Тэгээд тэднэрт зөвхөн хувь улсууд нь хэрэгтэй байна. Эндээс чинь хулгайл болчиход тэгээд одоо чинь асар их мөнгийг одоо зүгээр яхаа би тэрнийг нь одоо тэдний гэж ер нь бол одоо хүмүүсийн ам дамжин яригадаад байгаа чинь нанага 17 тэрбум долларын асуудал байгаа шүү дээ. Офшороо гарсан. Яг энэ хэмжээгээр Монгол улсад одоо чинь гадаад валют дутагддаг байхгүй юу гол нь. Яг энэ хэмжээгээр нь одоо чинь иш одоо хэдийн хэмжээний мөнгө офшороо гаргана, тэдний хэмжээний мөнгө одоо бид нар дутагдана. Тэгэхээр тэр мөнгийг авах гаднаас зээл авдаг. Одоо эдгээр бол одоо биднийг үндсэндээ зээл өгөхгүй гэж одоо барьж шээ. Өнөөдөр бол яг одоо эхэлж байна. Өнөөдөр бол Монгол улсад одоо чинь энэ байдлаараа бод юм бол яг тэр коронавирусаар бол үндсэндээ одоо ингээд бүгд бүтэн ирэн солигдож байгааг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо үндсэндээ ингээд бол хүмүүс бол одоо нэг 3-4 сар бол ингэж хямраад тэгээд буцаад нөгөө нэг том найр эхлэх юм баг гэж үргэлжлэх юм баг гэж бодож байгаа бол энэ том эндүүрэл шүү гэж хэлэх байна. Дээрэс нь одоо Монголын бүхэл юм нэг хэдийн том компаниудын гарт орчоод байдаг. Монопол тогтоосон. Одоо юу гэдэг нь зээл мэл банк санхүүтэй холбоотой энэ 2-3 хаан монопол тогтоолцоод тэр нь тэр жигт нь ингээд дарждаг. Тэр нь эргээд иргэдэд санхүүгийн асар том хүндрэл учруулдаг. Ийм юм бэ. Төрж ч бас тэгээд энэ компаниудыг чинь хэрвээ үздэг бол дандаа гард нь бол тодорхой улсууд байж байгаа байхгүй улс бүр төрийнхөө бодлогоор дэмжиж байгаа. Тэнд байж байгаа одоо чинь өөрийнхөө одоо гадны харийнхны бол одоо энэ хоёрын эзэдтэй том корпорациудын мөнгөөрөлөд дэмжигдсэн юм л байдаг байхгүй. Тэгээд үндсэндээ бид нар чинь 90 оноос хойш төр хэрэггүй гэдээсэн одоо харж байгаа Америкт одоо чинь баруун Европ төр хэрэггүй гэдээсэн яасан бэ?
Одоо бол төрөөс өөр туслах юм байхгүй байгаа зү. Тэр том одоо чинь хувийн корпорациуд нь туслахгүй байгаа зү бидэрт. Өнөөдөр үл яг тийм гэж байгаа. Тийм учраас бид нар энийг бол одоо чинь эрх биш одоо хүн юм бол би зүгээр хэлж шít хүн юм бол хүн гэдэг юм чинь бол бид нар хүн байхын тулд чинь эргэцүүл боддог, өөрөөхөө тодгоогоор боддог. Энэ амьдралынхан одоо чинь энэ 30 жилийн юмнуудыг бас эргэцүүл бодож өөрсдөө зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд одоо энэ удаагийн сонгуульд бол зөв судаа гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Энэ бол тэгээд ер нь бол тэгээд бид нар имийг их бодохгүй байна л да. Хүмүүсийн бодохгүй, бодож сураагүй байна. Бодох тэр чадвараа заримд гиц юм шиг санагдаад байхгүй юу? Одоо ингээд коронавирусын энэ үед жижиг бизнесүүд бүгдөө байхгүй болоод за ард иргэдийн нөгөө банк санхүүгийн өрний дарамт гэдэг юм бүгдөө орохгүй. Тэгээд одоо чинь тэд нар зарим нэг нь байхгүй болж илээ гэл дээ одоо чинь. Ялангуяа одоо чинь тэр юм монополи өндөр тогтоодог байсан. Тэр нэр бол би бол ингэж хэрэг. Ер нь коронавирусын дараа бол мэдээж бол олон компаниуд дампуурж байгаа. Ер нь ганц Монголд биш. Дэлхийд даяар олон компаниуд дампуурсан. Тэдний бол бүгдээрээ эргээд бизнест орно гэсэн одоо эргээд одоо чинь бизнестэй орно гэсэн тийм баталгаа байхгүй шүү дээ. Тэдний мэдээж үлэмжлэн. Тийм учраас Монголд бол одоо чинь тийм дэлхийн зах зээл дээр ямар нэг юмнуудыг бид нар өнөөдөр энэ удаагийн сонгуулиар бол шийдээд ингэ явдсан бол бид нар тийм шанс харагдаад байгаа байхгүй юу? Ер нь гэхдээ мэдээж энийг хийхэд тулд чинь маш их одоо юу гэдэг юутай байх хэвээр гэж хатуу сахилга баттай. Тэгэхээр өнөөдөр шиг одоо ингээ ер нь нэг жоох юмд одоо чинь яангууд одоо хүн би дахиад хэлэхэд чинь ямар нэгэн одоо чинь гадны дайсан, харийн дайсан эсвэл байгалийн бол одоо чинь энэ өвчин хууч бусад юмнуудаас ард түмнээ хамгаалахын тулд төр засгаас нь аргагүй ирэхэд авдаг арга хэмжээг юу гэж хэллээ би репрессив гэж нэрлэсэн тийм үү? Одоо тэр чинь хэлмэгдэл биш ээ. Энэ бол өнөөдөр ялгаж байна. Монголчууд чи имийг орчуулах гэж орлоо. Монгол хэлэнд тийм үг байхгүй шүү дээ угаасаа. Тэгээд орчуулахдаа дандаа одоо чинь тэр үеийн одоо 30-аад оны үеийн тэр гадаад хэлний мэдлэг сэтгэхгүйгээр одоо ингээд тэгээд одоогийн улсууд чи яг тэрийг л аваад тэгээд ямар нэг юм чинь биднэрт орон одоо манай оронд байхгүй л тэр нэрээр нь авч хэрэглэх хэрэгтэй гэдэг би энэ талыг бол барьдаг юм дээ. Эдийн засгийн хүндэрчээд байхад улсын хурл нь тодтгол хийдэг байжтэй яваал идэг. Гэхдээ ер нь тодтгол хийнэ гэсэн чинь урд нь хийсэн төсөө одоо чинь одоогийн төсвийн урсгал орлогыг харж байгаад за энийг бол одоо чинь цаашин санхүүжүүлж болох юм байна. Энийг бол бүр болио гэсэн ийм л одоо чинь тэгэхээр нэг тодтгол гэдэг чинь одоо юу гэдэг нь төсөв. Тэгээд төсвөн нөгөө дасараад явцсан, дасарцсан тэгсэн мөртлөө одоо төсвийн орлого тийм төсвөн одоо нэг за миний санаж 200 орчим гэж ярьж илүүдээд тэр хэвээр дасарцсан гэж ярьж байгаа. Тэгээд сонгуульд өгсөн чинь одоо нөгөө нэг халамжийн юмнууд нь ихсээд ихсэн. Хүүхдийн мөнгө 100 ч гэдэг юм уу эсвэл нэг сайн хүмүүс болох гээд нэг эдийн засгаа хамаагүй хамгийн гол нь чинь ардчлалын баг хамгийн сул тал болоо би бол одоо чинь Уинстон Черчиллийг тэр ардчлалын тухай дээр үгийг хэлэхдээ яг энэ утгаар нь хэлсэн болоо гэж би боддог байхгүй юу. Янз бүрийн хүн бие биенээсээ урдж юм амлаж байгаа шүү дээ. Энэ одоо чинь үндсэндээ тэр бол амлалтууд бол одоо ер нь ардчлалт бол одоо чинь саналыг худалдаж авахгүйгээр болдгоо маа энэ чинь угаасаа тийм систем тийм байхгүй юу. Эдийн засгийн өрн таран хийгээд тий үзэнд өрн таран хийгээд одоо чинь тэгээд нэг жоохон одоо чинь юм байгаад нэг томхон дөрвтэй одоо чинь Монгол улсад энэ боловсруулах ажилтнууд барихын оронд одоо чинь энэ хэдий дээр нь бол хүмүүс одоо чинь одоо тэр сумруугаж хэрэг ивчиж байгаа шүү дээ. Тэгэл бол байхгүй болчихж байгаа юм. Тэгээд одоо энэ сонгуулийн дараа шинэ засгийн газар нэлээд хүндхэн төсөвтэй засгийн газар байгуулах гэж харах гэдэг. Тэгин. Одоо бол ялангуяа дараа жил одоо чинь дийлэсгэлүүлээд нөгөө төлөх одоо чинь урд нь бол эднэрийн аваад дөрөн таран хийцэн байсан мөнгийг төлөх ийм одоо төсвийн дарамт бол одоо үлдээж байгаа шүү дээ. Дараагийн засгийн газрын 600 сая байгаа. Дараа жилнүүд 600 сая яаж байгаа тийм. Ийм юмнууд байж байгаа. Ер нь тэгээд энэтэй холбогдвол бид нар тэгээд бол би гол нь хэлээд байдаг шүү дээ. Энийг бол бид нар техникийн дефолт зарлах хэрэгтэй байна. Техникийн напуурл бид нар бол одоо урд нь авцсан байж байгаа. Энэ одоо зээлүүдийг бид нар ямар ч гэсэн хүүгнүүлж чадхаа боллоо гэдэг. Тэгээд бол бид нар энэс олж шатгалаад өчнөө бол арга хэмжээнүүд би энийг бол бид шатараа таавж ер нь энэ гинжинс гарах хэрэгтэй байхгүй юм бид нар. 90 онд бол энэ ардчлагчид бол аяачид бол хийцсэн байж байгаа. Энэ бид нар гинжнээс бол одоо чинь үнэхээр гарах хэрэгтэй. Монгол улсыг бол энэ гинж маш хүнд гинжиж байгаа өөрөөр. Тэгээ гадныхан одоо чинь манайхан тэгээд улам хүнд болгоод гадаад зээлээ улам их болгоод улам хэцүү байдаг үүсдэг гэж яриад. Тийм шүү дээ. Гол нь энэний чинь өөрснөө хийгээд байгаа. Энэ ялангуяа одоо чинь тэдний одоо
юугаар гарсан одоо чинь гадныхны тэр одоо янз бүрийн ил тал дэмжлэгээр бол одоо төрийн оргуулалт гарч ирсэн нэр бүхий усуд байгаа шүү дээ. Тийм үү? Тэрийг бол би нэрийг хэлээд яхаа бүгд мэдж байгаа тэрийг бол нэрээр байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол нь одоо чинь манайхны үндсэндээ бол дампууруулчихад байгаа юм чинь энэ шүүх одоо чинь энэ засаглалыг бол үндсэндээ дампууруулчихад байгаа шүү дээ. Одоо ямар ч одоо чинь юу байдгүй. Тэгэхээр тэд нар усуд одоо чинь улаан цайн бол одоо чинь хулгайлаад идээд дуугаад завьсан усуудын одоо ямар одоо чинь шийдвэр гаргаж утгагүй шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Яг энэ чинь л одоо чинь юу гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь либерализм гэдэг байгаа байхгүй. Энэ чинь ойлгож байна. Энэ одоо юу гэдэг муу буруу юмнуудыг өгшүүлдэг энэ системийг чинь либерализм гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энийг олоход нөгөөдөө чи эрхчлөө гэдээ ойлгоцсон байгаа байхгүй. Ер нь бол би өөрөө мөнгөтэй байхад бол ер нь Америкт одоо чинь мөнгөтэй хүн одоо чинь юунд орж исэн мэдэхгүй юм байна би бол тэрийг. Одоо тэгээд авилгатай тэнцэх газар дээр авилгал албан тушаалын гэмт хэрэгтэй 17 хүний асуудал шиг санаж байна. 17 хүний асуудал байгаа гэдэг. Офшордоос нэг 17 сая доллар байгаа гэдэг. Энэ 17 сая долларыг оруулаад ирвэл уг нь Монгол улсын эдийн засгийн их хэрэгтэй юм. Би орж ирэхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь орж ирэх үндэс байхгүй байхгүй юу? Одоо саяхан бас нэг манай улсын хурлд нэр дэвшиж байгаа хүн хэлсэн байлаа. Тэгээ ер нь бол одоо чинь Монгол улсын одоо тэр гаргасан мөнгүүдийг авах гэж байгаа. Эднэр бол аль хэдийн өөрснийх нь болцсон. Гагцгүй энийг одоо чинь энэ авцсан завьсан байгаа мөнгөө яг албан ёсоор одоо чинь яаж одоо албан ёсоор мэд болох вэ гэдэг энэ одоо чинь ходуудыг л хийгээд байгаа байхгүй. Ер нь бол Европ, Америк чинь гагцгүй мөнгө өөр юу ч тэнд хэрэггүй байхгүй юу. Мөнгө л байдаг. Ер нь одоо чинь мөнгөний одоо чинь иргэншил гэж тийм өөрснөө хэлдэг шүү дээ. Тэнд байгуулсан нийгмийн одоо энэ юм чинь өөр нэг маш товчхон хэлдэг юм бол цэвэр мөнгөний шүтэн болгоцсон энэ юм иргэншил байхгүй. Тэнд бол одоо чинь насар одоо чинь аюултай юмнууд сая ялангуяа бол энэ коронавирусын энэ тахлаар бол одоо манайх хүмүүс ирэх биш харж ойлгож байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд та бүхэн хүмүүс нөгөө ярилцах хугацаа маань энэ дөрөв өндөрлөж байна. Тэгээд бас ирж басна урилга хүлээж авч ирж бас яг энэ цар тахлын үед за одоо энэ хүмүүсийн янз янзаар яриад айгаал одоо иймжүүлчин тиймжүүлчин гэдэг одоо бараг л нөгөө нэг шатхуунаач үзэр бид нар ч удаа гаднаас авч чадхаа байгаад одоо машин дэрэгчиг болоод бараг л нөгөө 20 дугаар зуунлуугаа 19 дугаар зуунлуугаа буцлаа мэгийн ухааны зураг яриад эхэллээ. Тэгэхээр би тэгээд эцэст нь бол одоо бид нар одоо зэрэг энэ удаа бол одоо бид бас бодож иж сонгох хэрэгтэй байна. Тэгээ хамгийн гол нь бид бол бодоод нэгдүгээр зөв сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт бол одоогийн энэ сонгуулийг машинаар тоолно гэдэг чинь манай төр засгийн гадна талаас нь байгуулах энэ одоо балдын хармалгаа шүү дээ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй гол нь. За баярлалаа тань. За тэгээд үзэгчтэй Бопроцгийн шууд ярилцлагын түрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид хүн эдийн засгийн судлаач болоргоотой бас Монгол улс Европын холбооны улсын харж ихсаалтанд эдийн засгийн харж ихсаалтанд орсон асуудлын талаар бас ярьж тодорхой мэдээллүүдийг үзэгчтэй авахындээ бол хүргэлээ. Тэгэхээр бид нар бол нэг тийж нөгөө нэг айгаал жичрээд ингээд байх бол одоо нэг тийм онцон шаардлага бол байхгүй гэдэг бол бас хэлж байна. Тэгээд Бопроцгийн маань шууд амжилтын түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл